байна уу? Би Солонгос доктороор суралцдаг оюутан байна. Тэгээд анх магистр докторийн хавцарсан хөтөлбөрөөр сурж байгаа. Тэгээд магистрийн маань эхний 2 жилээс одоо докторийн эхний семестртээ явж байна. Тэгээд миний мэрэгжил болохоор бие анагаах судлаач. Тэгээд одоо болохоор бие анагаах инженерээр сурж байгаа. Тэгээд аль хэчнээс л юм бол бичлэг хийхийг аягүй хүсдэг байсан. Бусдад өдөр тутмын амьдралыг скол одоо сурч байгаа нөхцөл байдал, хэцүү зүйл, эсвэл шин сурсан зүйл гэдэг зүгээр нүггүй хуваалцах хүсдэг байсан. Яагаад гэвэл би өөрөө анагаахад би анагаах судлаачаар суралцдаг байхад хүмүүсийн дийлэнх хандлага нь ингээд их хэмжээ ингээд орохыг хүссэн ч оноо хүрээгүй хүмүүс ордог ч юм уу. Эсвэл яг юу хийдэг гэдгийг мэддэггүй мэрэгжил төгсөөд лаборант болдог гэх мэтчлэн аюу ингээд ер нь сөрөг хандлагатай байдаг гэсэн. Гэхдээ би бол мэрэгжилтэй дуртай байсан. Их хэмжээ ингээд орохыг хүссэн ч орж чадаагүй дэ ороогүй биш. Би харин энэ мэрэгжлийг сонгохыг хүссэн болохоор сонгож орсон. Тэгээд төгсөөд ялангуяа намайг бакалаврт оюутан байхад корона гараад тэгээд хамгийн ингээд бичлэн дадлага одоо хийх ёстой байсан хичээлүүдийг онлайнаар үзээд тэгээд надад амар харамсалтай санагдсан. Тэгээд бас оюутан байхдаа би янз бүрийн асуудлаас болоод бас аягүй хүнд өвдөд. Тэгээд миний голцсон тийм сайн байгаагүй ингээд тэгээд тэрнээс болоод аягүй харамсалтай санагдаад бас би ингээд хангалттай сурч чадаагүй юм шиг санагдаад тэгээд магистр сурахыг хүссэн. Тэгээд хаашаа явахыг гээд бодож байхад багасаа л ер нь солонгосын соёл янз бүрийн зүйл дуртай байсан. Бас солонгос хэл илүү сурахад надад ойрхон байсан. Тэгээд би даад солонгос хэл сураад тэгээд солонгосын их сургуулиуд руу аплайд заагаад одоогийн сургуультай ирэх болсон. Тэгээд энэ ер нь бол миний амьдралаас хамгийн том бөгөөд хамгийн зөв шийдвэр байсан гэж би бодож байна. Тэгээд би анагаахыг төгссөн мөртлөө одоо инженерээр сурж байгаа. Гэхдээ одоо би тэр үед маш олон сургууль руу олон багш нартай холбогдчихсон. Тэгээд тэгэхэд яг анагаахын тэг ялангуяа миний сонирхож байсан салбар буюу дархлаа судлал тэгээд бас салбар төвчин судлалын чиглэлээр сурах боломжтой байсан. Би ингээд дэлгэхдээ тэмцсэн байсан. Гэхдээ инженерийг сонгосон нь ер нь бол амар одоо удаан бодсны эцэс. Тэгээд хамгийн зүйл гоё одоо энэ шийдвэрт хүрэхэд нөлөөлсөн маань манай удирдагч багш байсан. Тэгээд багштай зүүмээр митинг хийх цагаас эхлээл ингээд итгэж болохоор юм шиг шууд яв уу хийх ёстой, яах ёстой. Тэгээд асууж байгаа асуултууд ч юм уу тэгээд ер нь бол маш их таалагдсан багш. Тэгээд бас лабораторийн ингээд вебсайт байсан. Тэгээд вебсайтын дээрх тэр зурагнууд, альбом тэднэрийг ингээд харангууд ингээд лабораторийн уур амьсгал нь аюу гоё юм шиг санагдсан. Тэгээд ишээ сонгож ирсэн. Тэгээд ашуусын анагаахын сургуулиас инженерийн сургууль руу шилжээд мэдээж хим үзсэн. Тэгээд математик гэсэн ингээд үзсэн. Тэгээд энэ бүгдийг үзээд анх бол би ялангуяа анагаахт сурсан гэсэндээ би химд 10 жил байхасаа их ингээд дургүй байсан. Ер нь бол ойлгодоггүй байсан. Надад хамгийн хэцүү санагддаг байсан хичээл. Гэхдээ солонгос нэрээ солонгос багшаар солонгос хэлээр химийн хичээл заалгаад надад бүр хим биологоос ч илүү гоё хичээл юм шиг санагдсан. Ингээд үнэхээр аюу гоё байсан. Амар ойлгомжтой байсан. Дахин уншмаар судалмаар санагдсан. Тэгээд би хэрвээ оюутан байсан бол хин нэгэн одоо миний мэрэгчлэр ийм боломж байдаг шүү. Ер нь чиний сурч байгаа мэрэгжил яг ямар мэрэгжил юм бэ гэдгийг маань хэлж өгсөн, харуулсан тийм зүйл байсан бол надад илүү тустай дэмтэй байх юм шиг санагддаг. Тэгээд гоё камертай болохоор эсвэл гоё нүрээ бодаад ядраагүй байхдаа бичлэг хий гэж хүлээсээр гад ингээ 2 жил өнгөрсөн байна. Тэгээд зүгээр гин ютубээс бичлэг үзэж байгаа. Ягаад заавал бүх зүйл бүрдсэн байх үед би бичлэг хийх ёстой гэж. Тэгээд ягаад хүмүүс ингээ гаднах дүр төрх байгаа байдлаас хамаарж хүмүүсийн хандлага өөрчлөгддөг ч гэсэндээ намайг үзэх тэр хүмүүс тийм хүмүүс бити байгаасаа гэж хүсэж байна. Зүгээр миний хуваалцахыг хүссэн, ярихыг хүссэн тэр одоо гол сэдвт маань анхаарлаа хандуулдаг тийм хүмүүс л намайг үздэг байгаасаа гэж хүсээд тэгээд ийм царайцтайгаа гинт ингээд офс дээрээ сууж агаад бичлээ. Тэгээд цаашдаа аль болох сурсан мэдсэн зүйлээ хуваалцах хичээх болно. Хэрвээ би мэдгүй байсан гэсэндээ бусад өөр хүмүүсээс асууж судлаад та нарын ингээд асуусан бүх зүйл асууж тусалдаг тийм нэгэн хүн болохыг хүсдэг. Тэгээд хинч үзгүй байсансан зүгээр энэ бол өөртөө хадгалахад урсан гэж бодно. Тэгээд бас эсвэл өөрийгөө илүү нээх юм уу одоо энэ байгаад монголоор ярих шаардлага гарахгүй болохоор улам ингээд монгол үгнүүдэд холих юм уусгүй бол төвдрэл ер нь ярианы маань чадварчтай айгу муу болж байна гэж би харж байгаа. Тэгээд магадгүй хинч үзгүй бол би ярианы дасгал хийж байна гэж бодох болно. Тэгээд сонирхсан зүйл явал асууж бэлтээгээрэй баяртай.